Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт төрийн бас байгууллага нь 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Хөдөө орон нутагт 2 дугаар шатлалын эмнэлгүүдэд судалгааны ажлуудыг хийж дуусгалаа. Үүндээ төлөгдөл тосголт, гэнэтийн осол, нас баралтыг бууруулах чиглэлээр судалгааны ажлуудыг хийж дуусгасан. Булган аймгийн нэгдсэн эмнэлгийг олон улсын түвшинд хагалгааны вакуум өрөөтэй болох төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлж байна. Энэ төсөл хэрэгжснээрээ олон улсын эмч мэргэжилтнүүд ирж хагалгаа хийх боломж бүрдэх, орон нутгийн эмчнэр суралцах тийм сургалтын бааз болохоор төлөвлөн ажиллаж байгаа. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 13 зүйл заалттай бол манай энэ өргөтгөлийн барилгын ажил хийснээр одоо нийцж байна. Энэ нь бол иргэдэд чирэгдэлгүй эмнэлэг тусламж үйлчилгээг авах, эрүүл мэндийн эрсдлээс болж ядуурлах хүрэх боломжуудыг хаах тийм чиглэлийн үйл ажиллагаа болж байгаа. Манай байгууллага нь эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан аяны хүрээнд төлөгдөл тосголтын хөндлөнгийн судалгаа хийсэн. Тус судалгаа хийх явцдаа Улаанбаатар хотын хувь ам болон хөдөө орон нутгийн хувь амд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах шаардлагатайг судлан утсан байгаа. Хөдөө орон нутгийн эмнэлэгт гэмтлийн эмч болон боловсон хүчин хангалттай байдаг ч Улаанбаатар хот руу чиглэсэн гэмтэл бэртэл осгол төлөгдөлтийн тусламж үйлчилгээний урсгал зардлыг бууруулах боломжтойг мөн судалсан байгаа. 11-р хороод барилах төлөнхийн төв эмнэлгийг өвлөө улиралд, амьсгалын замын өвчин бусад улиралд хөгжлийн бэрхшээлтэй болон даавны саавчтай хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх ПЦ эмчилгээний нэгдсэн төв хүүхдийн эмнэлэг байгуулах боломжтой гэдгийг судлаж үзээд толбогдох байгууллагуудад нь бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байгаа. Манай эмнэлэг нь 14 дасгал нэгж 4 албаттай 14 дасгал нэгжид 241 эмч ажиллаж байна. Хэвтийн эсвэл 9 дасгалт 149 ятгаар ажиллаж байна. Эмнэлэг сүүлийн жилүүдэд хэвлийн дурангийн болон чихамар хоолой, дурангийн хагалгаа, за мөн төвжээ татаас болон CRM ашиглан чөмх татаасыг холоор хагалгаа, за бамбай болон ургийн гажиг хөвлөрүүлэх, хөх харах, өндөр хүчин чадал өрхий яхаа аппаратуудаар хангадах, бусад технологийн дэвшилтэд хөлнөлөө ажиллах энэ талаар одоо акцаарган ажиллаж байна. Эмнэлэг одоогийн байдлаар эслийн тасагтаа гэмтэл, чихамар хоолой, хавдар, нүд, шүд нэсгэр байна. Дотрын тасагтаа уламжилт арьс эмгний тасаг байна. Гэмтэл, сэхэн, хүлээ авах яралтай өөрийн диализын тасгууд нэг дор байгаа нь үйлчлэл үзүүлэгчийн ая тухтай байдал алдагдах. Стандарт эмчлийн зөрчигдөх тохиолдлууд гарч байгаа учраас эмнэлэг хүний нөөцийн хувьд, барилга байшингийн хувьд, хоног төхөөрөмжийн хувьд зайлшгүй шинжилэгдэх, өргөдгөх шаардлага байгаа гэдгийг судалгааны амьдрал дээр практикийн хувьд мэдсэж юмнуудыг гаргаад байна. Анхдагчдын үлгийн нутаг болсон одоо Булган аймагт анх удаа Монгол улсын хэмжээнд энэ төсөл хэрэгжиж байгаа. Тэгээ энэ төсөл хэрэгжснээр Булган аймагт төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг одоо ард иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр үзүүлэх. Тэгснээрээ бол одоо өвчлөл, нас баралтыг бууруулах, амьдралын чанарыг уртасгах ийм гол одоо зорилготой. Урд нь бол манайх одоо мэс заслын тасаг гэмтлийн хэсэгтээ ингээд ажилладаг байсан бол энэ мэс заслын одоо вакуумжуулсан блоктой болсноороо мэс заслын төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламжийг одоо эрүүл аюулгүй орчинд гүйцэтгэх. Өндөр нарийн мэргэжлийн одоо тусламж үйлчилгээг үзүүлнэ. Ингэснээрээ ард иргэд одоо Улаанбаатар хот руу явдаг чирэгдэл хүндрэл бол багасна. Манай эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт сайжирж шин техник, дэвшилтэт технологиг одоо орон нутагт хэрэгжүүлж ажилланаа. Мэс заслын нэгдсэн ийм ариун вакуум өрөөтэй болох юм бол бас тусламж үйлчилгээний бүртэмж нэмэгдэн, тусламж үйлчилгээ маань аюулгүй болно, мөн үр дүнтэй болно, чанартай. Дээрээс нь бол бидний тусламж үйлчилгээний нэг төрөл нь ойшрох юм. Ингээд бол ер нь бол бидний тусламж үйлчилгээ иргэдтэй хүрч үйлчлүүлэгч төвтэй юм тусламж үйлчилгээг үзүүлэх тодорхой хувийн орно. Иргэд рүү их төлхөө анхаарч хандив тусламжийн үйл ажиллагааг бол тавина гэж бодож байгаа. Дээрээс нь орон нутаг засаг захиргаа манаас нэмжинэ. Ер нь одоо наадам болох левел хүмүүс бүх барилцсан хүмүүст том машин өгөөд өгдөг. Эмнэлгийн барилга одоо яг энэ орон нутгийн өмч болж байгаа энэ байнга хэрэглэгдэх, нийтэд үйлчлэх, иргэдэд үйлчлэх, Улаанбаатар хот руу очиж одоо ядуурлал хүрч байгаа тийм эрсдлийг хаахын тулд орон нутгад тийм 20 дугаар шатлалын эмнэлэг хаалганы вакуум өрөө бол заашгүй бий болох шаардлагатай. Ингээхээр
орон нутгийн эмнэлэг битгий хэл нойр орчинд байгаа эмнэлгүүд зам тээврийн осол нас баралт бол их буурах учраас иргэд бол өөртөө хэрэгтэй гэдгийг бол дэмжиж ажиллана гэж ойлгож байгаа. Бид нар бол сайн танилцуулах шаардлагатай байна. За энэ зүйл манай дээр хэрэгжээд одоо нэгсэн эмнэлгийн өргөтгөл баригдсанаараа иргэдийн хүлээлт, ойчир дугаарлалт бол хайцангуй багаснаа. За нэгдсэн эмнэлэгт баригдаж байгаа өргөтгөлийн барилга баригдсанаар нэг давхар төвлөрсөн хариуцлага бол баригданаа. Энэ баригдсанаар бол эмнэлгийн тусламж үйлчилгээний халдвар хамгаалал сайжирна. Одоо бол манай сувилагч эмнэлгийн ажилчид дор хаяж бол нэг 20 хил ачааг бол нэг ариутгалын тасгаас ариутгалд бол зөөврлөх юм хүндрэлтэй байгаа. Энэ асуудал бол байхгүй болж ирнэ гэсэн үг. За тэгэхээр зэрэг төвлөрсөн ариутгал буюу мэдсэл ойр орсноос эмнэлгийн тусламж үйлчилгээтэй халдвар гаргахгүй чанартай найдвартай ариутгагдсан багаж хэрэгслэл хэрэглэнэ. Мөн хэвтийн эмчлүүлж байгаа хүмүүсийн маань ор хоног багасна, хөдөлмөрийн чадвар алдалт бол багаснаа гэж үзэж байгаа. За уг төсөл хэрэгцэнтэй холбоотойгоор манай эрчим тэмцлийн хэсэг одоогоор 2 оронд тусламж үйлчлэгээ үзүүлдэг бол нийтдээ заалан зохион байгуулалтын шилжээ 4 оронд эрчим тэмцлэгийн тусламж үйлчлэгийг үзүүлдэг болно. Давхар хүчтөрөгчийн ханын институттэй болсноор эрчим тэмцлэгийг нэмсүүлэгдэж байгаа хүнд өвчтнүүд маань цэвэр хүчтөрөгчөөр хангагдах боломжтойгоос гадна ар гэрийн сахиурын өрөө болон хүлээлгийн өрөөтэй зай талбай хувьд бол хангалттайгаар болж өргөжих юм байнамаа. За манай нэгдсэн эмнэлгийн одоогийн эмийн сан нь бол ерөөсөө энэ ингээд дан хэвтэж байгаа өвчлөлөгчтэй хэвтэж байгаа өвчтөндөө үйлчилдэг. Манай дотор эмийн сан байгаа. Гадаа өргөтгөлд баригдсанаар бол одоо иргэдэд үйлчлэх эмийн сан та болно. Тэгээ энэ иргэдэд үйлчлэх эмийн сантай болсноор ажлын бус цагаар хүмүүс одоо тусламж үйлчлэгээ авах гэж ирдэг. Эмчнэрийн эмч ихлээр нөгөөдгийг авах эмийн сан байдаггүй. Тэгээ тэр эмийн сан иргэдэд үйлчлэх эмийн сан нь бол одоо ажлын бус цагаар ч гэсэндээ 24 цагийн үйлчлэгээг бол эмийн тусламж үйлчлэгээ тасралтгүй үзүүлэхэр болж байгаамаа. Хаалганы вакуум өрөөг Солонгосын компани ирж гүйцэтгэв. Эднэр бол өөрсдөө эмч сувилагчдын багийг бол багаар нь сургалтанд хамруулна. Улс орчны сургалтыг бол тэр хаалганы өрөө хийж байгаа газар маань өөрсдөө хариуцна. Энэ бол нэг мэсцлийн багууч нь асрах сувилагчтайгаа бүх зүйлтэйгээ байдаг учраас эхний ээлжин дээр эмчнэрээ сургаа дараагаар нь тэндээсээ эмчнэрээ авчиж хаалгаануудыг хийгээд ингээд нэлээд урт хугацааны хөтөлбөр болж явна. Тэгээд төвөөсөө гэмтлийн эмнэлгээс 1-р эмнэлгээс одоо 3-р шатлын эмнэлгүүдээс эмч мэрэгчлэнүүд ирж бас хаалгаануудыг хийж эмч ажилтныхаа чадвар чадамжийг дэвшүүлэх тийм болцоо бол нэгдэж байгаа. Бусдын аймагт байхгүй энэ хаалгааны шинэ вакуум орчин бий болсноор одоо месослын төрөлдсөн болон нарийн мэрэгжлийн тусламж үйлчлэгээ чанар хүртээмж сайжирна. Мөн олон улсын жишгт нийцсэн ая тухтай орчин бүрдэх юм аа. Хаалгааны вакуум орчин бүрдэж өгснөөрөө бидний хаалгааны одоо ариун орчин, хаалгааны эдэг хэрэлт, нэгэн бактерийн орчинд одоо хаалгаа явагдах нөхцөл болцоо бүрэн бүрдэж өгч байна. Мөн хаалгааны заалны тоо маань олширж байгаагаар хаалгааны чирэгдэл одоо хүлээл эдгээр одоо байхгүй болж өгнө. Нарийн мэрэгжлийн одоо бусад хаалгаануудын төрөл бас нэмэгдэхээр энэ сайхан төсөл хэрэгжиж эхэлж байгаад одоо бид бүхний хувьд бол маш их баяртай байна. За энэ төслийн бас нэг давуу тал нь болохоор орон нутагт хийгддэг одоо хийгдэж байгаа хаалгаануудаас гадна 3-р шатлалын эмнэлэг буюу Улаанбаатар хотод хийгддэг яс үе шилжүүлэн суулгах хаалгаа бусад одоо нарийн ариун орчин шаарддаг ийм хаалгаанууд маань одоо Булган аймагт маань явагдах хийгдэх одоо бүрэн бололцоо бүрдэж байгаагаа бас нэг одоо гол давуу талын нэг нь бол Булган аймгийн маань эрүүл мэндийн салбар нэгдсэн эмнэлгийн эмчнэр маань одоо гадаад харилцааны одоо нэг шинэ өсвөртөө болж байна гэж бодож байгаа. За манай мэсцлийн засаг одоогоор 16 орон тоотой 26 ортоогоор ерөнхий мэс осол, гэмтэл, нүд шүд, хавдар сүүлийн үед бол өндөр өртөгт хаалгаа, дурангийн мэс осол, түгжээ татаас хадах
хагалгаануудыг хийж байна. Одоо нэгдсэн эмнэлгийн уламжлалт цэргийн эмчилгээний тасаг нь 8 орон тоотой, хэвтүүлэн эмчлэх 6 ортой, орны хүлээгдлэгтэй ажилладаг байгаа. Амбулатороор гэрэл цахилгаан эмчилгээний, бариа цэцлийн, хөдөлгөөн цэцлэн эмчилгээний гэсэн 3 өрөөгөөр дамжуулаад өдөртөө 40-оос 50 хүнд 16-аас 18 нэр төрлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Энэ нэмэлтээр уламжлалт цэргийн эмчилгээний төвийг байгуулснаар тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх, хүртээмж сайжрах, орны тоо нэмэгдэхийн давуу талтай байгаа. Дээрээс нь одоо энэ твтэлэг цэцлийн, усан эмчилгээний, зүү төөнөр хатгуур цэцлийн, мөн дулаан, шавар эмчилгээний өрөөнүүдтэй болно. Энэ гурван давхарт нь болохоор уламжлалт цэргийн эмчилгээний төв нэртэй. Одоо бидний үйл ажиллагаа цогцоороо тэнд очих юм боломж бүрдэж байгаа. Одоо 6 ортой байгаа. Тэр төвтэй олсноор бол 15 хүртэл орны тоо нэмэгдээд тэгээ хамгийн гол нь хэвтэн эмчилүүлэгчид маань орчин үеийн стандартад нийцсэн одоо 0 дүүштэй өрөөнүүдэд ийм тоглох ая тухтай ийм өрөөнүүдэд хэвтэх боломж мөрдөн. Мөн одоо тэр усан эмчилгээ, шавар, дулаан эмчилгээ, гавхаар дээр шатлын эмнэлэг болоод бусад аймаг сувны эмнэлэг рүү явдаг иргэдийн урсгал, буурах одоо ийм магадлалтай эдийн засгийн эмнэлэгт гарах боломжтой. Сүүлийн үед ч бас эмийн бас эмчилгээний одоо үр дүн илүү давуу байгаад байгаа. Наашаа хандах, иргэдийн хандлага ч гэсэн одоо олширч нэмэгдэж байгаа. Тийм болохоор иргэдийгээ бол бидний энэ одоо тасгаа өргөжүүлэх, уламжлалт цэргийн эмчилгээний төв байгуулах гэж байгаа энэ хүсэл мөрөөдлийг минь дэмжиж хандив санхүүгээр бол туслана гэдэгт итгэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын хяналт төрийн бус байгууллага нь ашигын бус нийгэмд үйлчилдэг бөгөөд эрүүл мэндийн салбарын шинжилгээг дэмжих зорилгоор байгуулагдсан юм. Иргэний дээдэлсэн монголчууд төслийн хүрээнд Булган аймагт 3 давхар өргөтгөлийг барих төслийн ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр Булган аймгийн 60 гаруй мянган хүн ам Булган аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа иргэдэд гэмтэл, ослын яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй хүргэх, нас баралт, их хүүхдийн эндэгдлийг бууруулах, насжилтыг уртасгах ач холбогдолтой юм. Мөн олон улсын стандартад нийцсэн мис заслын ариун вакуум өрөөтэй болсноор эмнэлгийн халдвар, аюулгүй байдал, чанар сайжирч, эмнэлгийн ор хоногийн ачаалал буурч, эмч, эмнэлгийн ажилтны ажлын байрны нөхцөл дээшлэн, нарийн мэргэжлэр дагнан суралцаж, дэлхийн дэвшилтэд техник технологиг орон нутагтаа хэрэгжүүлэх боломжтой болох юм. Мөн Улаанбаатар хотын 3 дугаар шатлалын эмнэлгийн ачаалал буурч, иргэдээс гарах нэмэлт санхүүгийн зардлыг багасгах боломжтой. Та бүхэн энэхүү сайн үлсийн аяныг дэмжин чин сэтгэлийн хандив тусалцаа өргөнө үү?